Тэгэхээр тавдах нь юу вэ гэхээр амьдралынхаа стандартыг өндөрсөг. Бид нар хэтэрхий ядуу амьдралыгаа бид нар хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй юу? Монголчууд үнэхээр ядуу амьдрдаг. Хүмүүс ядуу гэдэг гэж өөрийгөө нэрлэх дургуй ч гэсэн яг цагаат удаад бид нар ядуу амьдрдаг байхгүй юу? Мөнгөндөө хязгаарлагдаад өдөр тутмын юмгаа одоо юу гэдэг амьдралынхаа энд байж байгаа байдаг юмдаа стандарт нь хэтэрхий доогуур байгаа байхгүй юу? Бид нар одуулаа нэг жижигхэн байранд умаасан байранд одуулаа шахацлаж амьдарч байгаагаа би өнөөдөртөө болж ингэ хүлээн зөвшөөрсөн. Яагаад бид нар гоё байшин худалдаж аваад хувийн эдлэнтэй ч юм уу тэгээ гоё машинтай гоё одоо гэр бүлтэй бас мундаг бизнестэй ч юм уу тэгээ эсвэл нийгэмдээ нэг гоё юм хийгээд сурцсан чадсан бүр тэгээ энэс илүү давж гараад би бүр эсвэл та хүсээд байвал муулаад байгаа их хурлахыг гишүүн болол та. Та яагаад заавал ийм цул дороо одоо стандарттай амьдрах ёстой вэ? Бидний амьдралын стандарт хэтэрхий доогуур байгаад байгаа учраас бид нар залхуу байж байгаа байдалтайгаа эвдэрч нэгтгэж байгаа байхгүй юу? Бидний амьдралын стандарт өндөр байх юм бол бид нар залхуурахч боломжийг өөртөө олгодоггүй. Бидний дотоод хүсэл хүчтэй болж ирэх байхгүй юу? Бидний стандарт өндөр байхсан одоо жишээлбэл хэдэн жилийн өмнө юу гэдэг би одоо 10 жилд жоохон охин байж байхдаа ч юм уу одоо ингэсгээ болно өнөөдөртөө би 90 даалгавраа хийхгүй байж хад боломж гэдэг юм уу те ингэсгээ байж хад болохгүй дээ ч юм уу ингээ яваад байсан бол би өнөөдөр гадаад олон одоо ихтэй сургуульд сурахч байсан одоо өнөөдөр англи улсад ирээд ингээд дасгалжуулалт тэгээд ингээд янз янзын хийгээд яваад байгаа. Миний амьдралын стандарт өндөр байхгүй юу? Надтай яг адилхан ихтэй сургуульд явсан. Би өөрийгөө магтаж байгаа юм биш те. Надтай яг адилхан ихтэй сургуульд сураад ингээд явсан зөндөө олон хүмүүс одоо юу гин те зарим ихтэй сургуульд сураагүй Монголдо ингээд яг адилхан 10 жилийн сургуульд явж исэн зарим хүмүүс ч гэсэн зүгээр л ойр зургийн юмаа хийгээд ингээд болгоод явж байна. Зүгээр л тэдний хувьд амьдралын стандарт нь хаана байсан? Бид нар 10 жилийн өмнө 20 жилийн өмнө хүсчихсэн газраа л очсон байхгүй юу? Тэ би бол 10 20 жилийн өмнө хүсчихсэн газраа л өнөөдөр ирсэн байхгүй юу? Тэгэхээр нөгөө миний амьдралын стандарт өндөр учраас би өөрийгөө магтаад байгаа юм шиг энэс ч дахиад өндөр байгаа. Ялгаа нь юу вэ гэхээр бидний одоо хар баг байхдаа өнөөдөр байж байхдаа ч гэсэн бид нар өөрийнхөө амьдралын стандартыг өндөр байна. Магадгүй та хэдэн жилийн дараа гадаад руу аялаад айгүй олон газар ус үзээ те нөгөө круиз мөрөөсөөр аялах гэж усан онгоцоор гой үнэтэй тансаг газруудаар аялаад явахыг үгүйсэхгүй байхгүй юу? Тэр гайхалтай гоё нөгөө дэлхийн гайхалтай гоё газруудыг очиж үзээд хайртай хантайгаа гэр бүлтэйгээ өр хүүхдүүдтэйгээ яваад байх тэр стандарт танд ч гэсэн боломжтой байхгүй. Хамгийн гол нь та өөрөө тэр стандартанд очиж амьдрахын төлөө өөрийгөө өндөрсгөөгүй тэр сайхан одоо боломж нөхцөл тэр одоо таныг одоо үнэхээр чадвартай учраас гэдэг энэ залуучууд бус хүмүүс таныг хүндлээд хайрлаад таныг одоо юу гэдэг тантай хамтарч ажиллахын төлөө бус хүмүүс таныг хүндлээд явах тэр стандартыг та өөртөө олгоогүй байхгүй юу? Хэрвээ та өөртөө тэгж олгож өгч чадах юм бол та өөрийгөө шал өөр авч байна. Таны стандарт өөр учраас та өөр юм үйлдэлүүд хийж эхэлнэ. Таны амьдрах стандарт чинь өөр учраас та өөр замаар алхахгүй. Хэний ч алхаагүй тэр алхмуудыг та хийн нөгөө амжилтанд хүрэх жинхэнэ бодолтой алхмуудаа өөрөөсөө гаргаж ирж дайчилж алхаж амьдрах байхгүй юу? Тэгэхээр амьдралынхаа стандартыг өндөрсөг гэдэг бол гайхалтай аюул хүчтэй юм байгаа байхгүй юу? Тэ бид нар одоо өнөөдөр байж байгаа стандартууд бол хангалтгүй гэдгийг бид нар түрүүнд ярьжсэн шүү дээ тий. Өнөөдөр байж байгаа энэ хангалтгүй ирээдүйд очих стандарт чи яг юу байгаа юм? Ирээдүйд та дэлгүүрт очиод Монголын дэлгүүрийн чанар бараа бүтээгдэхүүн капитын хүнс хэрэглээд явах уу эсвэл чанартай сайн хүнс Монгол улсад үйлдвэрлэж юм уу тий? Монгол хүмүүсийн одоо амьдралынхаа тэр хятадын хогийг түүж идчихэд бид нар тэр стандартанд амьдраад байгаа байхгүй. Тэр стандартаар бид нар хүлээн зөвшөөрчээд өөрсдөө залхуу байлгаад байгаа байхгүй. Хятадын хогийг хятадын одоо ямар юмыг өөрсдөө авчирчээ тэр стандартыг бид нар амьдралын стандартыг ойлгоцсон хүлээн зөвшөөрсөн. Яагаад тэгвэл тэрнээс чанартай юм бид нар авч хэрэглэж болно. Яагаад чанартай юм бид нар өөрсдөө Монгол улстай үйлдвэрлээд тэрнээс илүү хүчтэй амьдарч болдоггүй юм те. Тэгэхээр тэрийг бид нар өөрсдөө сэтгэх хэрэгтэй. Тэр залхуурал гэдэг юм чинь тэр өндөр стандартын дээр амьдрах уу, өндөр чанартай юм авч хэрэглэх үү, өндөр гоё бие махбодтой, бэлдартай тий амьдрах үгүй юу гэдэг тэр бүгдээрээ бидний стандарт ахгүй. Бидний тавьсан стандарт би бүдүүн байвал бүдүүн болоод бүдүүн байж чадна. Ягаад гэвэл би хоол идэл хэрэгтэй байвал би залхуу байгаад бүдүүн байгаад тий тэрэндээ таргалаар хөвчрөөл ингээд ядраад ээж болж тэр бол миний тавьсан стандарт байхгүй юу? Тий миний л буруу миний өөрийн залхуугийн төлөвлөсөн байхгүй юу? Хэрвээ миний стандарт өндөр би ийм гойлог байх хэрэгтэй би ийм эрч хүчтэй эрүүл залуу сайн сайхан байх хэрэгтэй би гоё сайхан харагдаа би хүүхдүүдэд үлгэр жишээ олох хэрэгтэй би хүүхдүүдэд ийм заах хэрэгтэй миний хүүхдүүд надаас болоод ийм одоо муу стандартаа тэг хэдэн жилийн дараа хүүхдүүдээ би бас ийм хэцүү байдалд амьдруулахыг хүсэхгүй байна би хаанаас төрсөн байж
магадгүй тэгээ би ийм стандартанд хүрсэн байж магадгүй. Гэхдээ миний хүүхдүүд ийм стандартанд амьдрын гэвэл харамсалтай байхгүй юу? Тэ? Тэгэхээр бид нар хүүхдүүдээ муу байгаад байна гэж санаа зовтойгч бид нар өөрсдийнхөө амьдралын стандартыг өндөр байлгаж ээж хүүхдүүдээ тэр амьдралын стандартн дээр аваачих шүү дээ, тэ? Тэгэхээр ойлгомжтой байгааз, тэ? Хэрэгтэй байж чадсан уу саяны зөвлөгөө? Ер нь амар хэрэгтэй байна. Жоо хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг болохоос биш яг үнэн л тий. Яг үнэн байгаа шүү дээ. Хэцүү амьдардаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд надад л ер нь анхандаа амар хэцүү байдаг гэсэн. Одоо л ер нь жоохон хүлээн зөвшөөрч байна л та. Үнэн боловч заримдаа хүлээн зөвшөөрөх гэж хэцүү. Яа зөв гайхалтай. Тэгэхээр бид нар яг тэр тийм энгийн юмн дээрээс бид нар өөрчлөлтийг хийж болдог байгааз тий. Яг тэр жижиг стандарт өнөөдөр та ямар түвшингийн стандартн дээр амьдарч байгааг хамаагүй тэрнээсээ өндөр стандартыг бид нар одоо өөрсдөө бий болгож эхлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? За дараагийнх нь юу нь болохоор нэг юм байдаг юм. Бид нар эрч хүчээ алдчихээ залхуурал гэдэг чинь эрч хүч алдагдсны нэг хэлбэр байдаг байхгүй юу? Яагаад бид нар залхуурах мэдрэмж илүү амархан олж аваад байна? Бид нар ядраад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний нэг юм төрөлтэй юм. Энэ бол миний туршлага байхгүй юу? Одоо миний охин ядарчихнаа одоо амар бие бод гэдэг. Манай ээж тэгдэг байсан нэг зам жоохон байхад оюутан болсон байхад ч тэр хэдэн жилүүд дандаа тэгдэг байсан. Миний охин болно одоо ядарчин одоо бие амар тэг бие бод ч гэдэг юм. Баян тэгж ярьдаг. Би өөрөө тэгэхээр аягүй нэг чухал ажил хийцэн. Тэгээ ядраад ингэж манай ээж намайг ойлгоод байгаа байхгүй. Гэтэл би өөрөө яагаад вэ гэхээр нөгөө ээж намайг партидад юм уу тэг тэнд яваад хамаг энерги авч нойргүй хоноод ч юм уу тэг тэгээд байгааг мэдэхгүй. Тэгэхээр би тухайн үедээ баярлаад байгаа байхгүй. Ээж намайг бие бод гэдэг би ядарчин яах ингэ хичээлээ хийдэггүй ч юм уу те. Би ядарчин за ашгүй ээж намайг мэдсэнгүү намайг партидад байхад мэдсэнгүү ч гэдэг юм уу те. Тэгээ яг цагаад бол би энерги юунд алдаадсан. Би партидад энерги алдаад байгаа байхгүй. Залуу байхад би ямар байх вэ? Одоо 10 20 морьтой 21 2 3 ч юм уу те. Тийм байхад ерөөсөө хичээл хийхээсээ илүү партидад нэг чухал царайт ядарсан юм шиг ээжийн нүдэнд харагдаад байдаг. Яг цагаад бол бид нар өөрсдийнхөө энергийг хэрэггүй юм зарцуулаад байгаа байхгүй юу? Тэгээ нойргүй онцсон хүн чинь маргааш өдөржин унтна, өглөөжин унтна те нэг л чухал хичээлээ ядарсан хүн шиг харагдаад байдаг юм хүмүүсөө яг цагаад бол хэрэггүй юм бид нар энерги гарцдаг байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь ерөөсөө хэрэгцээтэй ч юм байхгүй те. Тэгэхээр эрч хүч чинь хаашаа алга болоод байна? Ажлаад эрч хүчээ алдаад байна уу? Эсвэл партидаад байна уу? Та өөрөө одоо амьдралын стил чинь буруу байгаа таны одоо юу ч эрч хүчээ алга болоод байна уу те? Тэрийг бас яг шударгаа бид нар өөртөө харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Би өөрөө хийхгүй байгаа бол өөр хин ч хийхгүй. Тэгээ би ажиллаад ядарсан гэвэл бас л инээдтэй өрөөсгөл байдаг байхгүй юу? Яг цагаад бол ажиллаад бид нар энерги алдаад байдаг юм биш. Яг ажиллах үедээ бид нар эрч хүч олж аваад байдаг байхгүй юу? Харин партидаад байсан үедээ бид нар арх угаад ч юм уу те ийш тийшээ зугаал гарч юм уу тийш тэмжсэл найз нөхдөдөө өчнөө олон цаг явж явсныхаа дараа ядарч өгөх гэж гэртээ ирдэг шүү дээ те. Тэр үедээ бид нар аягүй энерги гарцдаг. Тэрнээс биш одоо юу жинхэнэ ажил хийгээд бид нар энерги алгаад байдаг байхгүй юу? Тэ. Тэгэхээр миний нэг одоо өдөр жишээ авсан нэг гайхалтай кино байдаг. Тэрний болохоор Women of Substance гэдэг нэг английн нэг ном байдаг байхгүй киноч болсон. Barbara Taylor Bradford-ийн тэрний гол дүр дээр байсан нэг эмэгтэй байдаг. Энэ кино та нар үзээрэй заяа. Олон жилийн өмнө одоо юу гэдэг хүчирхий хэлэл одоо нөхөрт ядуу айлын охин байж байгаад өсөө те Английн бүр тэгэхээр 1900 оны ихэнх үе дайны үеийн амьдралтай тэр эмэгтэй хүний амьдрал ахгүй. Тэгээд тэр хүүхэн хүмүүс тэгж байгаа байхгүй. Ядарчин ч одоо амар гэж хэлсэн чинь ажил их хийгээд өсөн хүн гэж хаач байдаггүй маа гэж хэлжсэн. Тэгэхээр Emma Hart гэдэг нэг юм хүний эмэгтэй хүний хэлсэн үг байхгүй. Тэгэхээр ажил хийгээд өсөн хүн гэж хаач байдаггүй. Яг цагаад бид нар ядарна гэж яагаад гэдэг боловч цагаад бол бид нар ажил хийгээд өгсөн байна гэж ярихаасаа илүү залхуураад биеийн үгжрээд тий өвчин эмгэгт нэрвдээд өгсөн юм байдаг байхгүй. Бид нар бие махбодоо байнга ашиглаад оюун тархиа байнга ашиглаад ирв бидний тархи байнга сэргэг байдаг эдээс амархан сэргдэг байхгүй. Бид нар өөрөөсөө хүчийг их дайчилдаг учраас тэр хэмжээгээр аягүй амархан байдаг. Хоолунд идсэн ч гэсэн бидний эзэн хоол яг утга учиртай энерги болж хувирч бидний биеийг шингэдэг байхгүй юу? Тэрнээс биш одоо залхуурах үед бид нар өөрийнхөө эд эсийг өхүүлдэг. Бид нар өөрсдөө тарган байлгадаг өвчин эмгэгт амархан өвддөг байхгүй юу? Ажил хийх үед бид нар хизээч тэгдэггүй. Ажил хийгээд бид нар өвддөггүй байхгүй юу? Ойлгомжтой байна үү те? Тэгэхээр бид нар тэр хоорондох ялгаагаа аягүй сайн
ойлгож мэдэж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Их завхуурснаар бид нар ирч хүчээ хэмнээд байгаа биш харин өөрийнхөө эд эсийг өхүүлээд байгаа байхгүй юу? Тэрийг бид нар аюулсаа ойлгож харах хэрэгтэй байна тийм. За долоодхон зөвлөгөөний завхуурал бол юм хийхгүй бол болохгүй болох гэдэг байгаагийн анхны аюулын тохио байхгүй юу? Ойлгож байна тийм. Завхуурал бол юм хийхгүй бол болохгүй юм болохгүй ямар нэгэн бэрхшээл болохгүй болоход байгаагийн ирэх гээд байгаагийн шинж байхгүй юу тийм. Юм болохгүй болоход байгаагийн анхны аюулын тохио байхгүй. Тэр тохиог бид нар яг мэдэрч сурах хэрэгтэй байна. Тэр тохиог бид нар мэдэрсэн үедээ бид нар одоо дараагийн үйлдэлийнхаа шийдлийг гаргаж болох байхгүй юу? За дараагийн зөвлөмж маань юу гэхээр найд нь хийхгүй бол үүсэж болзошгүй хор уршиг бэрхшээлийг төсөөл. 8 дахь зөвлөмж за. Тэр нь юу гэхээр бид нар одоо бэрхшээл хор уршиг одоо ямар нэгэн хийхгүй байвал ямар бэрхшээл ирэх юм. Одоо би энийг хийхгүй бол юу болохгүй байхгүй. Одоо ажиллаа хийхгүй бол цалин байхгүй болно. Цалин байхгүй бол би мөнгөгүй болно. Энэ бол асуудалд орно тий. Эсвэл би энийг сурахгүй сургуулиуд төсөөд би ажил хийх оролдсон нэг тарих байхгүй. Одоо юу гэдэг мэддэг юм байхгүй. Амьдралыг хийж чаддаг юм байхгүй болно шүү тий. Тэгэхээр айгүй үр дүнгүй одоо байж байгаа оюутан байхтай ч юм уу 10 жил байхтай бид нэр өнөөдөр байж байгаа юм авч ашиглаагүй гээс ирээдүйдээ бид нэг бэрхшээлийг авчирдаг байхгүй юу. Тэ хийхгүй болох гээд байгаа хор уршигаа бид нэр харахгүй бол тэг хийхгүй бол ямар хор уршиг ирэх гээд байгаагаа бид нэр харахыг хүсдэггүй хардагчгүй. Тийм учраас нөгөө тэр бэрхшээл нь хурж ирсэнийхээ дараа надад мөнгө байхгүй хүмүүс намайг дэмжихгүй байна, намайг тэхгүй байна, намайг ингэхгүй байна тэ хүн намайг дээрлэхэд юм ч гэдэг юм. Учир нь та юм хийгээгүй учраас та юм залхуурсан учраас хор уршиг тэгж гарч ирээд байгаа байхгүй юу? Өөр юм гарч ирээд байгаа. Тухайн хийхгүй байсан учраас ийм хор уршиг надад гарчдээ гэж бид жинхнээс нь юусаа хардаггүй. Тэгэхээр өнөөдөр бид нар хэрвээ энийг хийхгүй болчихвол ямар хор уршиг орж ирэх гээд байгаа гэдгийг нь харцуул амар хэрэгтэй тийм. Тэгэхээр тэгж бид нэр хор уршиг бид төсөөлсөн үедээ бид нэр жинхэнэ одоо өөрийгөө өдөөж өгдөг байхгүй. Тэр хор уршиг одоо бэрхшээлийг нь одоо хурж ирэх гээд байгаа бэрхшээл чинь яг юу байгаа гэдгийг харчвал бидний өнөөдрөөсөө илүү хүчтэй байж чаддаг.